Manifest mom. 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 Manifest Сайн байна уу? Үүний сонсож байгаа цагийн мэндийг та бүхэндээ хүргье. Ингээд та бүхэндээ өнөөдөр хүний энергийн 7 хүрт түүний алдагдал бидний биед хэрхэн сүргээр нөлөөлдөг талаар мөн хэрхэн энэ тэнцвэрийг энгийн аргаар сэргээж болох талаар ярилцахаар бэлтгэлээ. Бид бүгд өөр нөлөөлөл дор амьдарч заримдаа өөрийн төвөөсөө гарч ирж хүчээ алддаг. Харин үрдүүдийн тэнцвэрт байдал бол бидний сэтгэл, бие, оюуны эрүүл мэндийн үндэс болж байдаг. Тэгэхээр энийг яаж тэнцвэртэй байлгах вэ? Юунаас болж алдагддаг талаарх та бүхэндээ мэдээлэл хуваалцъя. За бидний сайн мэдээ хүний бие ер нь үндсэн 7 хүрт гэж байгаа. За тэгвэл үндсэн 7 хүртийн маань үндэс хүрт болох 1-р энергийн хүрт гэмтэх юм бол хүний биед ямар нөлөө үзүүлдэг талаар та бүхэнтэйгээ хуваалцъя. За хамгийн нэгдүгээр гэх юм бол ажил үс бүтгээ байлдаг, хий хоосон ярих нэгсдэг, яриад л байгаа боловч ер нь бол эцсийн дүндээ хий хоосон яриад л идэг. Ямар ч үр дүнгүй хий хоосон яриа болон санаа зовнол ажил үс бүтгээ болох ийм зэрэг нөлөө үзүүлдэг байх нь. За мөн түнчлэн гар хөл дараах тийм ээ. Ямар нэгэн байдлаар доор дээрээсээ дараах, гар болон хөлний улнаасаа хүүд таах зэрэг ийм хий хөдлөх зэргээр иймэрхүү шинж тэмдэг бид илэрдэг байна. За тэгвэл энэ хүрт маань юунаас болж гэмтдэг вэ гэхээр ер нь болоод орой харанхуйд ер нь гадуур явах, мөн гэр орон ор дэвсгэр болоод бохир заман байг, гар хөлөө их дааруулах, хөдөлгөөний дутагдалд орох зэргээр эднэр маань энергийн дутагдалд ороод тэгэхэд энэ хүрт маань ер нь гэмтдэг байна гэсэн үг. За тэгвэл үүнийг бас ямар аргаар засаж болох вэ гэх юм бол мэдээж та хөдөлгөөний дутагдалд анхаарах хэрэгтэй. За тэгээд өөрийнхөө орчин болон өөрийнхөө эргэн тойрны зүйлдээ бохир заван байна уу гэдгийг та шалгаад тэгээ үүндээ бас анхаарах нь зүйтэй. За тэгэхээр энэ хүрт маань угаасаа газартай холбогдсон мэдрэмж, амьдралын суур, бат бөх байдалтай шууд холбоотой байдаг. Тийм учраас хамгийн түрүүнд энэ энерги алдагдaltaй орсон гэдгийг анзаарах юм бол газар шороон дээр хөл нутгийн зогсоод гүнзгий амьсгаа авах жишээлбэл ийм аргаар өөрийнхөө энергийг эдгээд тэнцвэртэй байдалд оруулах бүрэн боломжтой байх нэ. За дараагийн 2-р энергийн үүсвэр алдагдалд орох юм бол бид нарт ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэх юм бол ерөнхийдөө хүний харилцаа хандлага бол алдагдалд ордог, хоорондоо уур учиртай болох, тэгээ бүтээлч чадвар буурч сэтгэл санаа хямрах зүйл ажиглагддаг. Тэгэхэд ямар ч шалтгаангүйгээр хоорондоо үл ойлголцол төрөх, гэр бүл болон найз нөхөд хамт олон хаана нэгдэг газартаа ер нь л ямар ч шалтгаангүйгээр та бухимдаж уурлаад хүмүүстэй харилцаа эвдэгдээд байдаг. За мөн бит гэх юм бол эмэгтэйчүүд гэх юм бол сав өвдөх, өндгөвч өвдөх, хийдэх гих мэтчилэн бие хортой зүйлүүд ажиглагддаг байх нь. За энэ энергийг гэх юм бол бас яаж зөвхөн тэнцвэртэй байлгаж энэ энергийг төвчүүлэх вэ гэх юм бол хамгийн энгийн жишээ юм бол бүжиглэх, усан бассейнаар хичээлэх, за мөн түнчлэн өөрийнхөө хийг гаргах, бүтээгдэхүүн хэрэглэх, гизээ цэвэрлэх ийм зүйл дээр анхааралтай байж чадах юм бол уг энергийг та эргээд гэмтгээс сэргийлж тэнцвэртэй байдлыг бас хадгалж чаддаг байх нэ. За 3-р энергийн үүсвэр муудах юм бол танд орлоо мөнгө тогтхой болно. За тэгээд өөрийн биед гэх юм бол илэг цус ходоод өвдөд эхэлнэ. Хоо шингээ болно. Ямар нэгэн хоо шингэхгүй байна гэдэг нь нэгсэндээ 70 тухамсартай таны сав бохирцсон байна гэдгийг хэлж байгаа.
Тэгэхээр одоо ингээд боёны савн дүүрсэн гэж ярьдаг шүү дээ, тий. Үений боёны савн дүүрсэн эсвэл бэхэрсэн гэсэн үг. За тэгвэл дүүрэн одоо савн дүүрсэн байгаа юм чинь юу ч орохгүй халиад асгараад байна гэсэн үг. Мөн бохир савнд юм хийхээр орж байгаа зүйл нь эргээгээд бохирдож муутгаж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь гиз ингээ хийдээд хоо шингэхгүй болоод нэг л сонь цаахаад гэх юм бол таны 3 дахь энергийн үүсвэр муутсан байна гэсэн үг. За тийм бол үүнээс яаж одоо сэргийлэх вэ гэх юм бол мэдээж хэрэг та хотоодоо амжилна. За тэгээ хамгийн одоо өөрөө хийж болох энэ энергийг одоо ажилуулж эхлэх, зөв тийшээ эргүүлж эхлэх хамгийн амархан арга гэх юм бол гидсний татал байдаг. Гидсний таталт хийж өөрийнхөө тэр энерги ирч хүчийг одоо үйл ажиллагаанд оруулж энергийг нөхснөрөө ерөнхийдөө тэр бөөгнөрсөн муу одоо хийг гаргаж энэ энергийг эрчимд ажиллагаа хийлж одоо энэ энергийг зөв тийшээ эргэдэг байх нь. Тэгээд энэ ерөнхийдөө маш том засал болж эхэлдэг. За мөн амьсгалын тасалууд хийж болдог. Гидс хэвлий хаваарах амьсгалын тасгалуудыг хийснээр мөн энэ энергийг засах хамгийн амархан буюу шийдлэн болдог байна. За дараагийн хурд болоод 4-р энергийн усвар муудсныг ихтгэх шинж нь бол далны бүхтэр үүсч эхэлдэг. За далны бүхтэр үүсгээс гадна хавирга доошоогоо сууж эхэлнэ. Гэс сар шиг хэлбэртэй болоод эхэлнэ гэсэн. За зан ашийн хувьд гэх юм бол гомдомтой болоод эхэлдэг. Хүмүүс ингээд таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдаад та ганцаардаж эхэлдэг. Та ч гэсэн мөн хүнд одоо бусдад анхаарал тавих хүч одоо дутагдаж эхэлдэг. Санаал нэг сул дараа болж эхэлнэ гэсэн үг. За үүнээсээ болоод одоо зүрхний хэм алдагдаж эхэлнэ. Энэ хүрд бол ер нь хамгийн чухал хүрд. Тийм учраас бол энэ хүрдийг одоо амжилтын хүрд бас мөнгөний хүрд хоёр дааж ажилтдаг учраас та одоо энэ хүрдийг зөв ажилуулах хэрэгтэй. Тийм бол та нөгөө хоёр хүрдэндээ одоо дагаж энергийн одоо гэмтэх үүсвэрт нөлөөлөхгүй байлгахын тулд уг хүрдээ одоо зөв тийш нь ажилуулж гэмтгээс нь хамгаалахын тулд ийм зүрхээ бас хайрлаж авах хэрэгтэй байна. За тэгэхээр өөр нь бол хамгийн одоо энийг засаж залруулах арга нь юу вэ гэх юм бол та өөрийгөө уучлалт элдв зүйлд санаа зовж харамсахгүй байх нь одоо энэ бол энэ хүрдийг одоо засах хамгийн том засал болдог байна. За ер нь бол бодол санаагаараа талархаж өөртөө цаг гаргаж өөрийгөө хайрлаж одоо цагтаа амьдарч өнгөрсөн цагт харамсахгүй өнгөрсөн зүйлийг өнгөрснөөр нь явуулах нь одоо энэ энергийн хувьд зөв тийш нь эргүүлэх энэ энерги тэнцвэртэй байдлаар оруулж гэмтгээс хамгаалах хамгийн том засал болдог байна. Ер нь бол мэлмийн хүрдэн зүрхэн хүрд хоёрыг болвол бодол болон санаагаараа одоо засах нь хамгийн үр дүнтэй гэж бас ярьдаг байна. 5 дугаар энергийн үүсгүүр буюу 5 дугаар хүрдний одоо үүсгүүр нь амжилтыг тодорхойлдог. Тэгвэл энэ үүсгүүр хүрд буюу энэ хүрд маань муутган болол одоо тань ямар шинж тэмдэг илэрдэг вэ гэх юм бол мэдээж тань амжилт гарахгүй байх. Ямар нэгэн зүйлийг үр дүнгүй хийн. Тэгээд яаж энийг одоо та муудсныг одоо шинж тэмдгийг өөрөөсөө хайх вэ гэх юм бол андшгүй. Та ерөөсөө дуу муута болно. Одоо дуу хоолой сулдуу болж эхэлнэ. Тэгээ хоолой ч нүгдэж эхэлнэ. Хүзүү бүгтийн толгой өндийнхөөр л одоо тавгүй юм шиг санагдаж эхэлнэ. Амнаас ч ерөөсөө ойлгохтой өөддөө гарахгүй гэрэл гэгээдөө гарахгүй болж эхэлдэг. За ингээд иймэрхүү шинж тэмдэг танд илрээл нэг тийм хүчгүй болоод ирэх юм бол энийг танд засах бас аргууд байж таараа. Үүнийг та ямар хэлбэр аргаар яаж засах гэх юм бол та гой сайхан хүүхдэд дуу сонс, өөрөөсөө гой сайхан хүүхдэд дуулж, хоол аваагаа цэвэрлэн, өөрийнхөө амнаас маш гой өрөөлтөө сайхан үгнүүдийг хийл. Ингэж хийлд өөрийнхөө одоо эрчим хүчийг зөв талд нь оруулж энэ хүрдийг одоо гэмтгээс хамгаалах нь. За ингээд та одоо гой сайхан дуу сонсоод болохгүй бол талаа хүрдний энергийн одоо энэ талархаж бодол сэтгэлээрээ дандаа гой зүйлийг мөрөөдөж ер нь л болж игэл амнаасаа гарч байгаа үг аваа болгоо та хүчтэй өөртөө талархсан маш гой тийм
сайн сайхан зүйлийг хэлсэн үгийг хүчтэйгээр гаргаж чадах юм бол та өөрөө энэ хүрднийхаа энергийг засаж залруулах хамгийн том засал болох нь байна. За 6 дугаар энергийн үүсвэр нь ер нь шийдвэр гаргалтыг дэмжиж идэг учраас одоо энэ хүрд алдагдалд орсон байх юм бол та их хамгийн нэгдүгээрт ерөөсөө эргэлзээтэй болж эхэлдэг. Өөрөөсөө итгэхгүй болдог. За аливаа зүйлийн хамгийн буруугийн сонгоцсон байдаг. Шийдвэр гаргаж чадхаа болдог. За тэгээд ерөнхийдөө ингээд хүмүүс хүртэл таныг одоо ямар нэгэн байдлаар танаас өөх хагаад хэлдэг. Одоо энэ яатсан яагаад ийм байгаа цагаан байх юм бол яагаад цагаан байгаа, харах юм бол яагаад хар байгаа, оройтох юм бол яагаад оройтож байгаа. Одоо өөр сайхан идэж байгаа юм бол ямар их иддэг ч гэдэг юм. Ингээ ерөөсөө л танд асуудал үүсэж эхэлдэг. Та ингээ өөрөө хүсээгүй байхад хүн тусалсан байлаа ч гэсэн та өөрөө хохирогч нь болоод эхэлдэг. За тэгэхээр ингээд ерөөсөө л хүмүүс ингээд таныг өөлөд эхэлдэг гэсэн үг байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө маш ингээд аюултай гэсэн үг. За энийг ингээд хамаг одоо засах арга нь гэх юм бол маш сайн зөв цагтаа унтаж амрах. За тэгээ дээрэс нь бясалгал хийх. За та энэ аргыг хэрэгжилж одоо тий өөрөө өөртөөгөө ярьж одоо бясалгал хийж сайн амарцснаар одоо тухайн хүрд маань зөв тийшээ эргэж энэхүү одоо аргаар та өөрийнхөө энэ хүрдний энергитэй засал хийж болно гэсэн үг байна. Тэгэхээр ер нь бол энэ надад бас маш чухал хүрд байгаа. Тийм учраас та бүхэн бас энэ өөрөө өөрийгөө анзаараад одоо тий надад ямар алдаа дутагдал байгаа бэ? Надад юуны ойртой юу болоод байгаа гэдгийг анзаараад ерөнхийдөө энэчнээс өөрөө өөртөө хийх таслуудыг бас хийгээд явж болох нь. Тэгэхээр 6 дугаар хүрд маань гэмтэх юм бол ерөөсөө шийдвэр гаргах эргэлзээтэй нэгт хүрдэг байна. Ингээл хэлэх юм бол та сайхан амраад өөрөө өөртөө бясалгал хийгээд өөрөө өөртөө сайхан цаг зав өгөөд ингээд энийгээ одоо зөв тийш нь эргүүлэх боломжтой байх нь. За тэгвэл бидний одоо тий 7 дахь хүрд болох тэтэм хүрд маань одоо ерөөсөө сүнслэг холбоо амьдралын утга учирын мэдрэмж гэдэг. Тэгэхээр энэ хүрд маань алдагдалд орох юм бол ерөөсөө ямар ч зориггүй болно. Энэ хүрд маань алдагдалд орж гэмтсэн тохиолдолд бол ерөөсөө хоосон юм шиг мэдрэмж төрж эхэлдэг байна. Ерөөсөө л та муу одоо тий ямар нэгэн юм муу зүүн савинтай зүүдлэх ч юм уу сүнслэг байдлаараа ерөнхийдөө ямар ч ингээд нэг юм утгагүй бүх зүйл маань утгагүй болж байгаа юм шиг мэдрэмж төрөд эхэлдэг байх нь. За тэгээ дээрэс нь одоо бид гэх юм бол таны толгой хавнаж өвдөх ч юм уу тий ерөнхийдөө ийм шинж тэмдгүүд илэрвч байвал таны энэхүү 7 дахь хүрд маань алвал гэмтсэн байна гэсэн үг байна. За үүнийг одоо засах энгийн арга гэх юм бол та эсээ дуугүй сууж одоо тий дуугүй байж өөрийгөө дотоод сэтгэлээ мэдэр. За тэгээд өөрийнхөө одоо хамгийн шүтдэг болох тий нарандаа өөрийнхөө та шүтэн залбирдаг бурхандаа өөрийнхөө талархлыг илэрхийлээд талархаж аз жаргалыг одоо мэдэрч байх юм бол одоо энэ хүү одоо энергийг гэмтлийг одоо засах бүрэн боломжтой гэсэн. За энэ хүү одоо хүрд маань одоо гэмтэх юм бол бас 5 дугаар хүрд рүүгээ нөлөөлж эхэлдэг байна. Тэгэхээр ерөөсөө л муу одоо зөөдлөг тий замбраагүй зөөдлөг мэдрэмжгүй байдал үүсдэг байна. Тэгэхээр та ерөөсөө хамгийн энгийнээр хамгийн амархан хүчтэй заслын юу вэ гэх юм бол та бясалгал хийгээд өөрөөрөө нам чимээгүй байдлаар сонсоод талархаад одоо энэ энергийнхаа гэмтлийг өөрөө засах бүрэн боломжтой байдаг байх нэ. Хүрдүүд маань бол бидний дотоод энергийн хүрдэн систем эдгээр нь харагдахгүй ч мэдрэгддэг. Тэдний тэнцвэр болоод бидний амьдралын эрүүл, тайван, хүчтэй байдалд шууд нөлөөлдөг. Тэгэд өнөөдрийн подкастаа энд хүргээд өндөрлөе. Тааж бас өөрийн хүрдүүдэд анзаарч анхаарал тавьж эхлээрэй. Бид бүгд гэрэл эртгүүч
тэнцвэрийг бий болгогчод юм. Ингээд үгийн сайхан яг өөртөө хүртээж өөрийгөө үргэлж хайрлаж байгаарай гэж та бүхэндээ дахин захий. Тэгээд дугаартаа нүргэлж хамт байж сонсож дэмжиж байдаг хүмүүстээ маш их талархлаа. Та бүхнийхээ дэмжлэгээр бас дараагийнхаа дугаараар юу оруулал олон хүнд хэрэгтэй бол гэд хичээсээр л яваа. Мэдээж алдаа дутагдaltaа зүйл зөндөө их байгаа. Сурсаар яваа, сорилцаар яваа, нэгэн ээж байгаа. Тэгээд үргэлж дэмжиж байгаа хүмүүстээ дахин баярлалаа. Мэдээжээрээ харамгүй та бүхнийхээ лайк, subscribe тарахад маш их дуртай байдаг шүү. Ингээд баярлалаа, дараагийнхаа дугаараар уулзлаа. Түр баяртай.